Олон улсын хамтын бүтээл. Их нийслэл Дайду. Дундад улсын нутаг дээр монголчуудын барьж босгосон мөрөөдлийн нийслэл. Чингис хааны үеэс хагас 100 өнгөрчээ. Монголчууд тал нутгийн нийслэл хар хориноос холдон шин түшиц газраа болгож энэхүү үлэмж том нийслэлийг барьж босгосон байна. Дайдууд ирсэн Марко Поло дараах зүйлийг бичиж үлдээжээ. Эх эзэн хааны ордон шиг том байгууламжийг би үзэж байгаагүй. Нийслэлд дэлхийн өнцөг булан бүрээс худалдаачид цуглардаг. Тоо томшгүй их бараа таваар наймаалагддаг. Дайду бол аргагүй л дэлхийн хамгийн том худалдаа наймааны хот мөн юм. Дундад улсын нийслэл Бээжин хот. Энэ хотын үлгэр загвар бол монголчуудын барьж босгосон Дайду хот юм. Одоогоос 700 жилийн тэртээ энэ нийслэлийг бариулж эхэлсэн хүн бол Монголын эзэнт гүрний 5 дахь үеийн хаан Ховила байлаа. Ховила хаан энэхүү Дайдуг түшиц газраа болгон Монголын эзэнт гүрнийг туйлын хөгжил цэцэглэлтэнд хүргэхийг зорж байжээ. Ховила хааны зэвсгээ болгосон зүйл бол тэр үеийн олон улсын худалдааны нэгж мөнгө байлаа. Ховила хаан Дайдууд хэмжээлшгүй их мөнгө цуглуулж, энэ мөнгөөр дамжуулан дэлхий дахныг эзэгнэж байсан байна. Монголын эзэнт гүрэн. Хөгжмийг Томита Исаава. Дөрөвдүгээр анги их нийслэл Дайду. Монголын эзэнт гүрний 5 дахь үеийн их хаан Ховила 1215 онд Чингис хааны ач болж Монголын их тал нутагт төржээ. Ховила хаан бага насаа монголчууд улс орноо тал нутгаас дэлхийн их гүрэн болгон өргөжүүлэхээр тэмүүлж байсан цаг үед өнгөрөөжээ. Төв Азийн аян дайнаас эргэж ирсэн Чингис хаанд анх удаа ан аваас авч ирсэн олзоо гарган үзүүлж буй 11 настай Ховила. Чингис хаан Ховилын гарыг ангийн өөхөр тосолж өгч байна. Энэ бол залуу хүүг тэсвэр хатуужилтай болж өсч төрнөхийг бэлэгдсэн Монгол заншил. Ховилын эцэг Тулуй
Чингис хааны эзлэн авсан дундад улсын хойд нутгийг дарангуйлан захирч байжээ. Ховлын хараа бага наснаасаа үргэлжил дундад улс руу чиглэдэг байсан байна. Ховлын хаан анх удаа түүхийн тавцанд 1251 онд гарч ирсэн гэдэг. Ховлын тэр үед 38 настай байлаа. Энэ бол их хаан мөнхийн зарилгаар Ховлын дундад улсыг дайлаар мардах Монголын их цэргийн ерөнхий жанжин болсон цаг үе юм. Өргөн удам Евразийг эзлэн дарангуулсан улс орныг хүлээн авсан Ховлын нутаг орноо улам өргөжүүлэхийг зорин юуны өмнө дундад улсын өмнөд хэсгийн газар тариалангийн бүс нутгийг дайлаар мардах зорилготой байлаа. Тэр цаг үед Монголын нутаг дундад улсын шар мөрний бүс нутаг хүртэл үргэлжилж байсан юм. Харин өмнөд сүн улсыг хараахан эзлэн авч амжаагүй байлаа. Янцын гол Янцын мөрний эргийг эмчсэн өргөн удам хөндөй тал бол өмнөд сүн улсын нутаг. Энд дундад улсын хүн амын 70% нь болох 60 сая хүн төвлөрн сууршиж байжээ. Цэнмин Шанхайту сүн улсын ордны амьдралыг харуулсан эхмэл зураг. Хотод олон тооны худалдаачид, наймаачид цугларн гол мөрнөөр янз бүрийн бараа таваар тээвэрлэн зөөж байгаа нь дүрслэгдэжээ. Сүн улс Японтойч худалдаа намайг ихээхэн хөгжүүлж байсан байна. Монголын эзэнт хөрөн дундад улсын өмнөд хэсгийн тариалангийн бүс нутагт үйлдвэрлэгдэн бий болж байсан асар их хэмжээний баялагийг гартаа оруулахыг санаархаж байлаа. Мен 253 он Ховлын хаан мөнх хааны зарилгийг хүлээн авч их цэргийг хөдөлгөв. Ховлын эзлэхээр зорж байсан газар бол сүн улсын баруун өмнөд хэсэг, одоогийн Юннанын бүс нутаг, тухайн үеийн Дайлын Вант улс байлаа. Өмнөд сүн улсыг арга хударгаас нь дайрахын тулд монголчууд ийм санааг бодож олжээ. Тал нутгаас огт өөр 3000 м үргэлжлэх улс нуруудын дунд монголчууд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарав. Ховлын хаан бүтэн жилийн турш олон ч цэрэг дайчид адуу малаа золиослон байж Дайлид иржээ. Дайлын Вант улс нь 10 дугаар зуунаас хойш энэ нутгийг эзэмшиж ирсэн буддын шашинт улс юм. Дайли дундад улс Юннан муж. Бай үндэстний байгуулсан энэхүү улс нь 300-ны туршид тусгаар тогтнон оршиж өөрийн өвөрмөц соёл түүхийг бүтээн босгожээ. 1254 он улс нуруудын давж туулан орж ирсэн Ховлын цэрэг дайчид шууд л цайз хэрэмлүүн уулгаланд овтлоо. Дайлын ван бууж өгөн Монгол цэргүүд байлдалгүйгээр цайзыг эзлэн авчээ. Монголчуудын давталгаанаас айж цачирдсан ард нийтэд хандан Монголын хаан цэргүүддээ зүгээрээ байхад та нарыг алж хороохгүй гэсэн бичиг бариулан цайзыг тойруулжээ. Энэхүү хохирлгүйгээр Дайлыг эзэлснээр Монголын дайчид сүн улсыг өндөр газраас дайрч эзлэх боломжтой болсон байна. Дундад улс өвөр Монголын өөртөө засах орн. Долон нуур гэдэг газар. Юннан мужийн сүн улсыг эзлэх тулаанаа амжилттай дуусгасан Ховлын хаан энэхүү долон нуур гэдэг газар Нээслэл хотыг барьж эхэлсэн байна. Тэр үед их хааны морилн суух ёстой хот бол хар хорин байлаа. Ховлын хаан хар хорноос 2000 км алслагдсан энэ газар өөртөө зориулан Нээслэл хот Шандуг бариулсан байна.
Ховлын хааны бариулсан хотын балгас үлдэгдэл одоо ч энд бий. Ховлын ордон болох Дайнгегийн балгас. Өндөрөөр 5 метр, шороог хэдэн үе давхурлан хатууруулсан энэ суурин дээр том ордон сүндэрлэж байсан гэдэг. Энэхүү балгас барагцаалбал 1 хавтгай 4 км газар үргэлжилнэ. Энэ бол ордонд ашигласан чулуун тоосгоны хэлтэрхий. Чулуун тоосхойг хааны ордон барихтал ашигладаг байсан юм шүү дээ. Тэр үед Ховлын хааны ойр орчимд олон тооны хятад хүн байсан. Тэдгээр хятад хүмүүс Ховлын хаанд хятадыг эзлэхийн тулд юуны төрөнд нийслэл хотоо барих хэрэгтэй гэж зөвлөсөн байгаа юм. Ховлын хаан хятадыг эзлэхийн тулд нийслэл хотыг барьж байгуулад хяналтын тогтолцоо, хууль журам гэх мэт хятад маягийн төвлөрсөн байгуулалтыг бий болгох хэрэгтэй гэж бодох болжээ. Харин Ховлын энэхүү санаа их хаан мөнхөд огт ойлгомжгүй зүйл байжээ. 1259 он Ховлын ховд ихээхэн том эргэлт болсон үйл явдал боллоо. Их хаан мөнх өөрөө өмнө зүгийн сүм улс руу давталсан боловч дайны явцад өвчнөр нас баржээ. Мөнх хааныг нас барсны дараа Монгол ноёдууд их хааны суудалд суухаар өөр хоорондоо өрсөлдөж эхлэв. Хаан болох бодит боломжтой хүн хоёр л байлаа. Нэгдүгээрт шандууд нийслэлээ барьж босгон цаашид дундад улсыг эзлэх бодол санаа өвөрлсөн Ховлаа. Түүнчлэн хар хоринд сууршин сууж байсан отхон дүү ариг бүхэн байлаа. Хар хориноос алс байсан Ховлаа дундад улсад байсан Овг аймгийн толгойлогч Монгол ноёдыг цоглуулан их хаан дөргөмжлөх хуралдааг зарлаж их хаанаар өөрийгөө зарлав. Уг нь бол хуралдаад эзэнт гүрний бүх Овг аймгийн толгойлогч нар цугларах ёстой байж. Их хааныг хуралдаагаар бүгдийн саналаар сонгодог байсан бэлээ. Ийм л Монгол заншилтай байж. Өөрөөр хэлбэл Ховлаа төрийн эргэлт хийжээ гэсэн үг. Ховлаа Шандуу хотод их хаанаар өргөмжлөгдлөө. Энэ тухайн мэдээ шууд л хар хоринд ирэв. Дүү ариг бүхэн тэр дорн жанжтыг цоглуулан хар хоринд хуралдаа зохион байгуулж бийл чухам жинхэнэ хаан шүү хэмээн зарлжээ. Ингээд Монголын эзэнт гүрэн хоёр хаантай болчихлоо. Шандуу болон хар хорин эзэнт гүрнийг хоёр хуваасан хойволдан эхэллээ. Цус өнөртсөн их сөргөлдөн. Сэргийн хүчээр илүү дундад улсын газар тариалангийн нутаг орныг атгсан Ховлаа хар хорин руу яаралтай давтлан хариг бүхийг булдах газаргүй болгожээ. 4 жил үргэлжилсэн тэмцэлдээ Ховлын элүргсэн ялалтаар төгссөн байна. Ингэж Ховлаа Монголын 5 дахь үеийн их хааны судалд заларчээ. Ховлаа тэр үед 50 настай байжээ.
Харин ингэж их хааны үе залгамжлагчийг тодруулах гэж тулалдан байх зур Монгол овг аймагуд цаг үеийг ашиглан бие дааж эхлэв. Иймээс Монголын эзэнт гүрэн яах чаргагүй Ховлын хааныг тойрсон холбооны улс болж өөрчлөгдсөн байжээ. Үнчлэн Ховлын хаан өөрийн эзэмшилд байгаа дундад улсад шинээр Яван улсыг бий болгов. Ховлын хаан хар хорин болон Шандуу хотуудыг орлож чадах шинэ түшиц хотыг байгуулж эхэлжээ. Энэ бол хойд зүгийн тал нутаг, өмнө зүгийн дундад улсыг аль альнийг харж хянаж болох газар зүүн байрлалд орших Дайдуу хот байлаа. Бээжин Ховлын хааны үүсгэн байгуулсан шинэ хот Дайдуу. Нүүдэлчдийн үгээр бол их хааны залран суух газар гэсэн. Энэ бол Дайдуу хот. Одоогийн Бээжин хотын доор нойрсож байгаа. Бээжингийн баруун хэсэгт орших энэхүү сүлжилсэн зам давхарласан уулзвар бол 1968 онд авто замын төвчрлийг сааруулах зорилгоор баригдсан уулзвар юм. Энэ уулзварыг барьж байх үед 700 жилийн өмнөх Дайдуу хотын зарим нэгэн байгууламж малтлагаар гарч ирсэн байна. Дайдуу хотод байсан Хэгимэн хэмээх хаалга. Энэ бол 20 м өндөртэй их том хаалга байжээ. Малтлагаар илэрсэн Хэгимэн хаалгыг давхар замын уулзвар барих барилгын ажлаас болоод буулгаж нураасан бөгөөд Ховлын хааны үеийн хот байгуулалтыг өнөө үед судлах үнэт материал болж байсан юм. Ховлын хааны барьж байгуулсан их нийслэл хот Дайдуу тухайн үед ямар шүү хот байсан юм болоо. Малтлагын судалгаа болон тэр үеийн барилга байгууламжийн байрлалын судалгаанд тулгуурлан түүнчлэн Хятад болон Японд байгаа элдв судалгааны материалд үндэслэн их хааны ордноос эхлүүлээд жирийн ардын орон сууцыг хүртэх Дайдуу хотын төрхийг компьютер графикийн аргаар сэргээн босгож үзүүлье. Орчин үеийн Бээжингийн байрлалд Дайдуу хотын Хэгимэн хаалгыг компьютерээр тооцоолсноор байрлуулъя. Самхаг адил сөндөрлөн харагдах Хэгимэн хаалга. Энэхүү Хэгимэн хаалга нь Дайдуугийн баруун хаалга болж байжээ. Нийслэлийн иргэн тойронд нийтдээ 30 км-ийн урттай хэрэм үргэлжилнэ. Зүүнээс баруун та, өмнөөс хойд зүгт 9-9-оор эгнэн барилсан хорооллууд. Нийслэлийн өмнөх хэсэгт ордон, хойд хэсэгт зах. Энэ бүхэн бол нийтийн толлоос өмнөх цаг үеэс л хятадуудын хүсэн мөрөөдөж байсан мөрөөдлийн нийслэл хотын зохион байгуулалт. Энэ цаг үеийг хүртэл хятадын ямар ч хаант засаг овг аймаг хийж чадаагүй хүслийн нийслэлийг Монгол хүн буюу Ховлын хаан хятадын нутаг дэвсгэр дээр цогцлон босгож чадсан юм а. Дайдуу хот руу орох чанх урд хэсэгт Лежжэнмийн хаалга байна. Энэ хаалга төв хаалга болон хоёр хажуугийн хаалганаас бүрдэж байжээ. Төв хаалгаар зөвхөн их хаан л орж гарна. Хаалгаар ормогц уртаараа 1 км үргэлжлэх мянган алхамт зам бий. Замын гол хэсгээр хээлж чимгэлсэн гантиг чулуун зам үргэлжилнэ. Энэ зам бол зөвхөн их хаан л таашааж баясах үзэмж билээ. Их эзэн төрийг баригч ганцаар бүгдийг таашаах эм соёл бол өвдөлчин монголчуудад байгаагүй. Харин Хятадуудын хүсэл мөрөөдлийн нийслэлийг цогцлоосон Ховлын хаан хотын үзэмжинд Хятадын уламжлалт соёлыг улам шингэн тусган өгчээ.
Ховлын хаан ингэж нүүдэлчин ардын төрийн арга ухааныг хятад маягийн улс гүрний соёлтой сүлэн хэрэгжүүлсэн байна. Тэнгэрт мөргөх хаалга. Ховлын хаан энэхүү өргөн уудам нийслэл хотыг байгуулахад 25 жилийн цаг хугацааг зарцуулжээ. Энэхүү нийслэлийг барьж байгуулах ажил нь асар их хөрөнгө мөнгө, олон мянган хүний хүч хөдөлмөр шаардагдсан. Нэгэн үеийг эзэлсэн төр улсын үлэмж том төсөл байсан байна. Даймын ордон. Зүүнээсээ баруунтаа 70 м, өмнөөсөө хойшоо 44 м, өндөр нь 38 м. Хүн зооны бахархлыг төрүүлсэн энэхүү их ордонд Ховлын хаан дундал улсыг захирагчийн хуваар залран суудаг байлаа. Даймын ордны зүүн хэсэгт Монгол гэр барьсан хороолол байдаг байж. Энэхүү гэр хорооллоор Ховлын хаан их хөрнийхэн өнцөг булан бүрээс урьж авч ирсэн Монгол Овг аймгийн толгойлогч нарт өөрийгөө тал нутгийн эзэн захирагч гэдгийг харуулдаг байжээ. Энд Ховлын хаан болон Монгол Овг аймгийн эзэдийн хооронд жил бүр нэг сонин үйл явдал болдог байсан гин. Энэ талаар дундад улсад эмхтэгдсэн Юан улсын сударт тэмдэглэн үлдээжээ. Энэ судрын 95 дугаар зүйл эдийн засагт хамааралтай бүлэгт насны өргөл гэсэн хэсэг бий. Энд бичигдсэн баримтыг үзэх юм бол Ховлын хаан Монгол Овг аймгийн толгойлогч нарыг дайдууд зориуд урьж авчираад тэдэнд жил бүр тогтсон хэмжээний янз бүрийн бэлгэсэлт өргөн барьдаг байж гэнэ. Алт, торгон эдэл, тариа будаа. За тэгээд мөнгө. Бэлгэсэлтийн ээж бүрдэлд иймэрхүү морины туурайн мөнгө ордог байжээ. Энэ нь ойролцоогоор 2 кг орчим хүнд ид байж. Монголын эзэнт гүрэн оршин тогтнох үед Евразиад мөнгө нь олон улсын худалдаа наймааны төлбөрийн нэгж болж байсан билээ. Ховлын хаан энэхүү үнэт мөнгийг жил бүр Монгол Овг аймгийн захирагч, толгойлогч нарт их хэмжээгээр өгүүлдэг байсан байна. Чингис хааны хүү Цагаатайн гэр бүл гэх мэт яд төвшний овгийнхонд 200 орчим килограмм мөнгийг олгодог байж. Ховлын хаантай их хааны суудлыг булаацалдаж байсан ариг бүхэн гэр бүлдэж 100 кг мөнгө олгодог байсан байна. Хууль ёсны хуралдаан шийдвэрээр их хаанд өргөмжлөгдөлгүй төрийн эргэлт маягаар гарч ирсэн Ховлын хаан ангижил Монгол Овг аймгийн удирдагч нарыг өөртөө ойртуулж байсан бололтой. Улаандарцаг уурхай дундад улс Юннан муж. Вьетнамын хилийн оролцоо дундад улсын Юннан мужийн өмнөд хэсэгт орших Улаандарцаг хэмээх уурхай өмнөд сүм улсыг ар хударгаас нь довтлох зорилгоор эзлэж авсан Юннан нутагт өөр нэгэн давуу тал байжээ. Улаандарцаг уурхайн дэд захирал Ян Цяфу. За энэ хэсэг бол Юан гүрний үед байсан уурхай мөн л дээ. Тэр үед бол эндээс маш их мөнгө олборлдог байсан юм гэнлээ. Юннан улсыг эзэлсэн Ховлын хаан энэ нутагт газар доор маш их мөнгө байгааг олж мэджээ. Ховлын хаан тунгих зүтгэл гарган байж уурхай нэн ажиллуулж мөнгө олборлож байсан билээ. Яванда Юннан улс дэлхийд дахны анхаарал татсан мөнгөний орд газар болж хувирв.
Ховлын хаан эндээс олборлсон мөнгөө дайдууд авчруулад Монгол ноёдод бэлгэлдэг байсан байна. Ховлын хаан мөнгө олборлох бас нэгэн аргыг бодож олжээ. Чанлуугийн давс тал Дундад улс Тэнжин. Дундад улсын Тэнжин нутгийн далайн эрэг хавийн Чанлуугийн давс тал гэдэг газар. Далайн эргээр 30 орчим километр үргэлжлэх давстай газар бөгөөд аль хэзээний хан гүрний үеэс л давсны эх орон гэгдэж байжээ. Ховлын хаан мөнгө олборлох арга болгож энэ давсны ордыг ашиглахаар шийджээ. Өмнөх үеийн Дундад улсын хаан давсны нэгдсэн худалдааны журам тогтоосон байв. Ховлын хаан ч энэ журмыг ашиглахаар тооцоолсон байна. Гэхдээ түүний бодож олсон арга бол давс авахын тулд мөнгө хэрэгтэй гэсэн шаардлага байлаа. Давс авмаар байвал мөнгө олборлож авч хэр. Ийм л утгатай үг юм. Өвөр Монголын өөртөө засах орны бэжхэн эд олдврын судалгааны хүрээлэн. Энд малдлахаас олдсон Юан гүрний үеийн үнэт олдвор, үнэт цаас бий. Эдгээр олдвор дотор давс солих бичиг нэртэй үнэт цаас байдаг. Улсын олборлож авсан давсыг энэхүү үнэт цаасаар л солино. Гэхдээ энэ үнэт цаасыг зөвхөн мөнгөөр худалдаж авах ёстой. Энд харагдаж байгаа үнэт цаас бол 80 орчим метр квадратын үнэлгээтэй. Энэхүү нэг ширхэг үнэт цаасаар 3200 кг давс авч болох ажээ. Ийм үнэт цаас олж авах юм бол хүнд мөнгийг зөөж авч явах шаардлагагүй. Худалдаачид энэхүү үнэт цаасыг авахын тулд улсдаа мөнгө олборлон авч ирж тушааж байлаа. Ингэж давсаар дамжуулан цуглуулсан мөнгө буюу орлого нь эх хааны нийт орлогын 80% нь болж байсан гинэ. Дайду хотын төвд хааны ордны хойтолд байрлах худалдаачдын хороололд Ховлын хаан улс гүрнийхэн эдийн засгийн асуудлыг нэгтгэх алба байгуулжээ. Энэ албыг үнэлгээ бичгийн газар гэж нэрлэх бөгөөд Ховлын хаан энэ албыг Ахмед хэмээх ислам худалдаач нар удирдуулсан байна. Ахмед бол Чингис хааны эзлэж авсан Дундад Азийн Хорезмийн хаан тулсаас ирсэн хүн ажээ. Дайдугийн худалдаачдын хороололд Ахмед нарын ислам худалдаачдаас эхлэн бусад олон үндэстний худалдаачин 8-ачдын том хашаа байшингууд зэрэгцэн оршиж байв. Худалдаачдын нэг хашааны талбай 4620 м квадрат орчим болж байсан гинэ. Ховлын Дундад улсын уламжлал түүхэнд суйрлан хотыг байгуулсан бол эдийн засаг 8 худалдаанд ислам худалдаачдыг ашигладаг байжээ. Исламын худалдаачид Евразийн өргөн удам нутагт ажиллан эд баялагийг хоримтлуулахад эх хаанд хэрэг болж байжээ. Ислам худалдаачдын эдвэхтэй ажиллагаа Дундад улсын олон газар өрнөж байлаа. Хөнмийн хот Дундад улс Юннан муж. Хөнмийн хотын Улидогийн баг сургууль. Баг сургуулийн нэр Хятадаар бол
Улидо. Монголоор орудо. Орудо гэдэг нь монголоор ордон гэсэн утгыг илэрхийлнэ. Энэхүү Улидо баг сургуулийн хашаанд байх ислам худалдаачны оршуулга. Нас барсныхан дараа Гавьяагийн үнэлж өөрийгөө хятад маягаар нэрлэхийн зөвшөөрсөн байна. Саид Ажжал Шавс ад-Дин гэгч худалдаачны хөшөө. Саид Ажжал гэдэг нь исламын шашны бодисатва Аригийн өр хойч гэдгийг илэрхийлсэн залгамжлагч гэсэн нэр юм. Энэ хөшөөн дээр араб хэлээр дараах зүйлийг сэлэн бичсэн байна. Саид Ажжал нь Чингис хааны санаачилгаар хоризмын хаан тулсаас хурж иржээ. Ховлаа хааны итгэлийг хүлээж аж ахуйг нь эрхлэн хөтлөх ажлыг хүлээн авсан юм гэж бичсэн байна. Нийжвэ Моск ислам шашны сүм, дундад улс Юннан муж Шипин сүм. Юннан мужид байдаг Шипин хэмээх жижиг хот. Бид ислам шашинтнуудын сүмд ирээдвэн Саид Ажжал нь Юннан мужид анх удаа исламын шашныг түгээн дэлгэрүүлжээ. Энэ сүмч тэр үед баригдсан юм байна. Энэ хотод сая явагтан 60 хүн байдаг гин. Сая гэдэг нь дээрх Саид Ажжалын нэрэндх Саид билээ. Саид Ажжалын өр удам Юннанд үлдэн тархаж яванда Саид хэмээх овгийн нэрийг авцгаажээ. Та сая явагт нь? Тийм ээ, би сая явагт. Каньян овгийнхны толгойлогч нь сая овгийг авсан юм. Манайх энэ овгийн гол айлын удам. Энэ хүн бол манай аав. Энэ хүн бол авгах маань. Авгах аав хоёр маань энэ авгийн 45 дахь үеийн төлөөлөл. Саид авгийн хүн бол Юннан мужид ус татаж энэ нутгийг осжуулсан хүмүүс юм. Өөний үр дүнд хаал хүнсч эхсэн Юннан муж бусдаас баян тансаг болсон юм шүү дээ. Хөлмийн хотыг усаар хангагч Сунхва далан. Энэ даланг анх Саид Ажжал барьж байгуулжээ. Ховлан эзэн тулсын эдийн засгийн боломжинд тулгуурлан Саид Ажжал Юннан мужийг хөгжүүлэх талаар эдвэх гарган хөөцөлдөж байсан байна. Үүний дүнд Юннан улсч хөгжин Саид Ажжалж чамгүй хөрөнгөсөн гэдэг. Саид Ажжал нарын ислам худалдаачдад хариуцуулсан орон нутгийг хөгжүүлэх ажил эндээс үүдэн бий болсон хөрөнгө нээслэл дайдууд очдог байжээ. Ховлаа хаан иймэрхүү маягаар мөнгийг хоримтлуулж байсан байна. Дайду хотын гол ордон болох Даймын ордны хойд талд баригдсан Янчунгийн ордон. Ховлаа хааны хоримтлуулан нөөцөлсөн мөн энэхүү Янчунгийн ордонд хадгалагддаг байжээ. Бугтаа бол их хааны амралтын өргөө болгон барьсан энэ ордноо Ховлаа хаан агуулах болгон ашиглах болсон байна.
Янчунгийн ордонд ирэх мөнгө улмал экссээр байлаа. Дундад улсыг тэр чигээр нь эзэмшин дарангуулах бэлтгэлээ хийхийн хажуугаар Ховлаа хаан өмнөд сүн улс руу дайрах давталгаагаа бодит ажил болголоо. 1268 он. Дайдо хотоос 100 мянган цэрэгтэй арим өмнө зүгийг чиглэн хөдөллөө. Давталгаар зорьсон газар бол Янцын мөрний бэлчээр хан шүүтэй хэлэлдэг өмнөд сүн улсын усан цэргийн суурь байцуулсан Саньян байлаа. Саньян гэжлээд өмнө зүгт Янцын мөрнөр уруудан Ленанг эзлэх төлөвлөгөөтэй байлаа. Өмнөд сүн улсын газар нутаг бол их мөрөн урсан өнгөрдөг. Цэргийн морд болон хонь мал хариулан өсгөх нөхцөлгүй бүс нутаг байжээ. Монголчуудын цэрэг дайны тактикийг хэрэгжүүлэхэд хэцүү газар байлаа. Өмнөд сүн улсыг эзлэхийн тулд усан цэргийн хүчний гартаа аван Янцын мөрний давуу байдлыг л ашиглах шаардлагатай байжээ. Саньянд усан цэрэг боловсон өмнөд сүн улсын 70 мянган цэрэгтэй арим байрлаж байлаа. Саньяныг эзлэх төлөвлөгөө нь Ховлаа хааны хувьд өмнөд сүн улсыг эзлэх тулааны хувь заяаг шийдэх чухал тулаан байсан юм. Тэр үед монголчуудын баримталж байсан тактикийн талаар Юан улсын сударт тэмдэглэн үлдээжээ. Монголчууд Саньяны эргэн тойрныг бүсэлж бэхэлгээ хийж эхэлжээ. Энэхүү бэхэлгээ нь Баншан, Саушан зэрэг уулаар өргөжлөв. Энэхүү монголчууд тулаанд бэлтгэн тактикан боловсруулсаар байлаа. Янцын голын их болсон ханшуу голын эрэг дагуу монголчуудын барьж байгуулсан бэхэлгээ уртаараа 100 орчим километр болж байжээ. Гол мөрний усан чиглэсэн хаалт саадтай бэхэлгээ байрлуулан байдлыг ажиглаж байжээ. Энэ ажиллагаа 5 жил үргэлжилжээ. Хотынхны хоолунд дуусан эсрэг талын цэрэг дажид сулран доройтож эхлэх үед Ховлаа бууж өгөхийг шаардлаа. Эх хаан та бүхний төлөө сэтгэлээ ихэд чилээлээ. Одоо бууж өгөх аваас өндөр цол хэрэгмийг болон та бүхэнд аятайхан хандахыг амлаж байна. Та нарын амь насанд халдахгүй. Мен 1273 он Саньяны тулаанд бэлтгэж байсан арим бууж өгснөөр монголчууд 70 мянган хүнтэй арим томоохон усан флотыг гартаа оруулж цаашаа Янцын голоор уруудан хөдлөв. Зорих газар бол өмнөд сүн улсын нийслэл Яньян байлаа. Тодайжи хэд Япон улс Нара хот. Япон улсын Нара хотын Тодайжи хэд. Ховлаа хаан өмнөд сүн улс руу давтлахын өмнө Японд явуулсан төрийн бичгийн хуулбар энэхүү Тодайжи хэдэд хадгалагдаж байна. Ховлаа 1266 оноос 1284 онуудад Корея улсаар дамжуулан 6 удаа Японд төрийн захиа илгээжээ. Ховлаан загталд өмнөд сүн улстай найрамдал нөхөрлөлийн харьцаатай байсан Японд гадаад бодлогодоо өөрчлөлт оруулахыг шаардсан байв. Эх Монгол улсын хаанаас Япон улсын хаанд илгээв. Япон гадна улстай харилцаж эхэлснээс хойш дундад улстай харилцсан. Монголтой харилцсан удаагүй. Одоо манай улстай ч ярилцаж халуун дулаан нөхөрлөж
дотносох хэрэгтэй. Удаадаараа илгээсэн захиаг үл тоосон Японыг Ховлой хаан дайлаар мордохоор шийджээ. Энэ цаг үе бол монголчууд Саньянг эзлэн Яньянг давтлахоор зэхэж байсан үе. Хөв заяаны тулаан хэмээн нэрлэгддэг монголчуудын Япон руу хийсэн юан гүрний 1-р давтал бол Японд давтлан ирсэн Монгол Кореогийн нэгдсэн армийн цэргийн тоо 27,000. Япончууд хүндхэн дайсантай учирлаа. Гэтэл далайн шурганд өртсөн монгол цэргүүд яаж чадахгүй ухарцгаасан билээ. Ховлын зорилго бол өмнөд Сүн улсыг ганцаардуулах явдал байсан юм аа. Өөрөөр хэлбэл Япон руу хийсэн дайралт нь өмнөд Сүн улс руу хийх давталгооны нэг хэсэг байжээ. Янцыг гол монголчууд Сяньянгаас хөдлөн замдаа аж жав гэжлэн Янцын голоор уруудав. Цаашлан Янжуугаар дамжин өмнөд Сүн улсын нийслэл Янан руу давталжээ. Гуанчжоу, Янан. Өмнөд Сүн улсын нийслэл Янан. Одоогийн Гуанчжоу. Янянд усан замыг ашиглан Сүн улсын өнцөг болон бүрээс янз бүрийн бараа таваар богинорн худалдаалагддаг байжээ. Сүн улсын баялаг энэхүү Янан хотод төвлөрдөг байсан байна. Тухайн үеийн 13 дугаар зуунд Янаны хүн ам 1,500,000-ыг давж байлаа. Ууланд нуугдсан хааны авг омгийнхныг 200,000 гаруй монгол цэрэг бөслөж авчээ. Сентан голоор тоо томшгүй цэргүүд хөвөн орж ирэв. Монголын мордон цэргүүд эрг дээр гараад ирлээ. Сүн улсын хувь заяа тэр мөчөд шийдэгдсэн гэж болохоор. Сүн улсын тэмдэглэл. Энд Янан хот хэрхэн эзлэгдсэн тухай яриа тэмдэглэгдэжээ. Сентан голын эрг дээр гарч ирж буй монгол цэргүүдийг харж суусан Сүн улсын хаан бурханд залбирэн хэлсэн. Далайд сүнс орж ирэн голын усны их эсрэг урсгал эхэлж. Их давлгаан нэгэн хүчээр монголчуудыг урсган авч одоосоо хэмээн залбирсан байна. Голын усны эсрэг их урсгал гэдэг нь далайн ус тадлахын өдөр Сентан голд болдог голын ус урсгалынхан эсрэг хөдөлгөөнд ордог байгалийн үзэгдэл юм. Үүнийг их цунами гэдэг. Сүн улсын хаад ноёд их цунамиг хүлээцгээж байлаа. Эсрэг урсгалын өдөр ирэв. Харин юу ч болсонгүй. 3 хоног өнгөрсөн ч юм болсонгүй. Монгол цэргүүд ямар ч аюулд өртсөнгүй. Сүн улсын сүүлчийн найдвар биелэгдсэнгүй. Янан хот эзлэгдлээ. 3 жилийн дараах 1279 онд өмнө зүгт цухтаан годсон Сүн улсын хаан далайд үсрэн орж амиа хорлон Сүн улс мөгчээ. Ховлой эх хаанд өргөмжлөгдснөөс хойш 15 дахь жилийн явдал байлаа. Өмнөд Сүн улсыг эзэлснээр Ховлой хаан бүх дундад улсын эзэн болжээ. Түүнчлэн Янан, Цуанчжоу, Гуанчжоу зэрэг худалдааны бомб хотуудыг захиран дарангуулах болсон байна.
Энэ бол 20 жилийн өмнө дундад улсын Цуанжоугийн нутагт далайн эргээс гарч ирсэн 14-р зууны сүүл үеийн усан онгоц. Уртаашаа 35 м, оргин нь 10 м. Усан онгоц 13 шатлалтай. Яг газар нь цоорч ус орж ирсэн ч онгоц живх аюулгүйгээр хийгдсэн байна. Дундад улсын эмэрхүү усан онгоц үйлдвэрлэлийн технологи болон сүм улсын бомтыг гартаа оруулсан монголчууд явандаа олон улсын худалдаанд оролцсон далаагаар дамжин дэлхийтэй холбогдох болжээ. Фестатын балгас Египт. Египтийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт орших Фестатын балгас. Энэ зууны ихэнх үеэр явагдсан судалгаа малтлахын үеэр Египт нь алс холын 8000 км хол орших дундад улстай холбоотой байсныг батлах олдвор гарч иржээ. Энэ бол дундад улсыг дарангуйлж явсан монголчуудын дэлхийн тавцан руу гарахаар тэмүүлж байсныг батлах бүтээгдэхүүн юм. Энэ тэндгүй тархан хэвтэж байгаа зүйл бол дундад улсад хийгдсэн бүтээгдэхүүний хэлтэрхийлүүд. Энэ хэлтэрхийлүүдийн дотор Монголын эзэмшлийн үед дундад улсын жиндэчэнд үйлдвэрлэгдсэн хөх цагаан шаазан эдлийн хэлтэрхий байсан юм. Тухайн үеийн дундад улсын онцлогийг илэрхийлсэн хэлбэр, уран нарийн өнгө хийц, энэхүү шаазан бааран бүтээгдэхүүнд илрэн гардаг байжээ. Исламын аймагчид худалдаачид ихэд сонирхон өөрийн хүслээр өнгө, хээг, захиалан хийлгдэг байсан байна. Энэ бааран бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэснээр их хаанд маш их орлого оруулдаг болсон байна. Өмнөд сүм улсыг өөрийн гарт оруулснаар Монголын эзэнт гүрний эзэмшил нутгийн хэмжээ дээд хязгаартай хүрч томорсон байна. Монголын эзэнт улс далайн замыг ч нээж товхнуулан зүүн өмнөд Аз болон энэтхэгийн ерөнхий усан сүлжээтэй холбон хөрч болох газар бүр очдог байжээ. Ховлын хаан энэхүү далайн замыг их газрын дайдуу хоттой шууд холбохоор төлөвлөж байв. Далайд гарстай Тэнжинээс баруун хойд зүгт 120 км хол орших Тунжоу хүртэл эрт цагт сувгаар холбогдож байжээ. Ховлын хаан энэхүү Тунжоугоос дайдуу хүртэл шинээр сувг татаж байгуулжээ. Энэ бол их хэмжээний тариа будаа болон бусад бүтээгдэхүүнийг шууд л дайдууд хүргэх хүслээс үүдсэн санаа. Ховлын хааны бариулсан сувг бол Тонхойг гол юм. Ховлын хаан Юан улсын хамгийн шилдэг хэмээгдэг эрдэмтэн Го Шоузинд энэ ажлыг даалгасан байна. Танжуугаас дайдуу хүртэл 40 км, 37 метрийн ялгаралтай өндөр нам газрын гадаргуугаар ус урсах асуудлыг яаж шийдэх вэ гэсэн бэрхшээлтэй тулгарчээ. Энд Го Шоузины бодож олсон арга бол Панамын сувгтай адилханаар шаталсан хаалт хийх арга байлаа. 5 км бүрт эмэрхүү өндөрсгүүр хийжээ. Дагуугаар усны төвшинг ахиулсаар сувгийн ус өөдөө гарах маягтай шатлалт сувг юм. 1292 он Тонхойг сувг баригдаж дуусав. Дайдуу хот далайтай холбогдлоо. Тонхойг сувг хамгийн онгоцыг олсоор холбон тэр олсыг хүмүүс татдаг байна. Тэр үед завны урт дунджаар 18 м, нэг завнд ойролцоогоор 4-5 тонн ачаа ачиж болдог байжээ. Сувгаар зөөх ачааны хэмжээ урд тайгаар өсч байжээ. Тонхойг сувгаар их үедээ 1000 гаруй усан онгоц зав явдаг байсан гэв.
Сувг явсаар байгаад Дайдугийн төв хэсэгт хүрдэг байж. Дайдууд бомбт баригдсан байв. Жишуйтан хэмээн нэрлэгддэг энэ бомбтод дэлхийн олон орноос усан онгоц ирдэг байжээ. Сувг нэгсний дараа Дайду хот хэрхэн хөгжиж өргөжин тэнснийг дүрсэлсэн зураг. Жишуйтан бомбтод ачаа дүүрэн онгоцнууд ирж байна. Далайтай холбогдсон Дайдууд дэлхийн олон орнуудаас худалдаачид цугларч энд цугларсан бараа таваар нь олон улсын бүтээгдэхүүн болж байжээ. Их хааны нийслэл хот Дайду нь дэлхийн хамгийн том худалдаа үйлчилгээний хот болж өргөжин тэлжээ. Их хааны эд баялагийг агуулдаг Янчунгэ ордон. Юннан улсад олборлсон мөнгө болон давсар солих үнэт цаасны тогтолцооноос орж ирсэн мөнгө, өмнөд эсэн улсын нутаг дэвсгэрээс гарч ирсэн мөнгө, худалдаа найманаас орох орлого. Энэ бүхэн Янчунгэд хоримтлагдав. Мөнгөний хэмжээ өсгийн хэрээр их хаан ховлоо өргөн удам эзэнт гүрнийг гартаа хатгах боломж улам баталгаажиж байлаа. Ингэж Дайду нийслэл хөгжин бүгдийг өөрлөгөө татган хэрээр Монголын эзэнт гүрэн хамгийн хүчирхэг үетэйгэн золгож байлаа. Ховлоо хаан эзэнт гүрнээ улам өргөжүүлэхийг санаачлав. Сахалин руу хийсэн 4 дахь удаагийн дайралт, Япон руу хийсэн 2 дахь удаагийн довтлогон. Түүнчлэн Вьетнам, Индонез руу довтлов. Гэхдээ эдгээр аян дайнууд бүгд ялагдлаар дууссан юм. Энэхүү Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрээ өргөжүүлэх цаг үе төгсгөл боллоо. Мөнгийг олон улсын худалдааны нэгж болгож эзэнт гүрний атгаж байсан 5 дахь үеийн их хаан Ховлоо 1294 онд өөрийн гараар байгуулсан Дайду нийслэлтэй 80 наснда өөд боллоо. Ховлоо хаан нас барснаас хойш хагас цуны туршид дундад улс удаа дараагийн хан гачиг уярын аюул дөртөн амьдрал ахуйн доройтсон тариачдын бослого хаяагүй гарч байжээ. Улс орны тээврийн гол судас болж байсан янцын мөрний бус нутаг хатаж цөнжжээ. Улсын эд баялагын хамгийн том их болог болж байсан давс олборлох уурхай босгочдын гарт эвдэрч сүйдсэн байна. Давсаар солилцох болцоогүй болсон үнэт цаас юу ч биш болж давс улам бусад баялаг их хааны ордонд бөөгнөрн ирдэг тогтолцоо нуран унжээ. Ховлоо бий болгосон 2 тогтолцоо. Дундад улсын өмнөд хэсгийн үржил шимт бүс нутаг мөнгийг олборлох нэгтгэн цуглуулах тогтолцоо нуран унснаар их нийслэл Дайду хот ганхаж эхэлсэн байна. Тэгсээр 1368 онд монголчууд Дайду хотыг орхин Оморд зүгийн тал нутаг руугаа буцацгаажээ. Тонхой сүм, дундад улс Юннан муж. Энэхүү жижиг тосгонд 700 жилийн өмнө энд ирж суурьсан нэгэн овгийнхны оршуулга байдаг.
Бидний овг бол Монголоос ихтэй. Бид Монголоос ирж Юннанд суурьсан. Энэ тосгонд аж төрж буй 3000 хүн бол Юннаныг эзлэх үед ховлагийн дагуулж ирсэн монголчуудын хойч үе юм. Тэдний өвөг дээдс эзэнэгтэй мориноосоо бун газар боловсруулан тариа ногоо тарих ажилд оржээ. Тосгонд аж төрөнд суудаг монгол үндэстний гэрээр орж үзлээ. Энд одоо ч монгол заншлаа хадгалсаар байгааг харлаа. Тосгоны тариачин Чан Чаншайн. Зочид гिचд ирэх үед арх барин архиныхаа дээжээс тэнгэр газар бурханд өргөдөг байна. Энэ зан үйлийн дотор байгалийн альва эд зүйлд бурхан оршдог гэсэн нүүдэлчин ардын этгэл бишрэл хадгалагдаж байдаг гэж ярьцгааж байна. Бидний өвөг дээдсийг Юан гүрэн мөхөх үед Юннанд үлдээж орхисон юм билээ. Ингэж үлдэж хоцорсон монголчууд нутгийн эмэгтэйчүүдтэй гэр бүл болцгоосон юм. Бидний царайг харахад Юннан нутгийн шинж төрх харагдах боловч биеэр минь гүйх цус бол Монгол цус юм шүү. Бээжин Монголын дарангууллаас хойш 700 жил өнгөрчээ. Ховлын хааны байгуулсан энэ нийслэл нь дундад улсыг нэгтгэн холбох цөмн болсоор байжээ. Эх нийслэл Дайдо. Энэ бол тал нутгаас тодрон гарч ирж дараа нь тал нутгатаа эргэн одсон монголчуудын газар доор нойрсох их өв болон үлдсэн юм. Монголын эзэнт гүрэн 4-р анги эх нийслэл Дайдо.